За та хэллээ юу та нар улс төрийн төрөлхлөлт хийгээд ингээд энэ манай намыг хэлээд байгаа мó эсвэл намайг хэлээд байгаа мó би бол одоо ахмадын асуудлаар бол бас дуу хоолойгоо илэрхийлдэг. Тэгээ ахмадын тэтгэвэр тэтгэмжийн энэ аргачлалыг яаж бодох юм бэ гэдэг асуулт асуусан байгаа. За тэгээ та тэр төрийн бодлогын залгамж халаа гэдэг дээр бас нэг хариулт өгөөч. Тэр 14 мега төсөл Монгол улсад хэрэгтэй байсан юм уу хэрэггүй байсан юм уу? Танаа засгийн газрын 14 мега төслөөс хэдийн авч хэрэгжүүлэх гэж байгаа. Зүгээр хүн бол мега төсөл юм а гэд ингээд энэ үгээрээ цааш нь залгамж халаагаа хийж явах гэж байгаа юм уу? За зандаж тэрэг шүү. Сайд хариулъя. За би үнийг хэлнэ гэсэн учраас бод байдлыг хэлж байна. За энэ дотор ер нь энэ залгамж чанар алдагдсан учраас Дэлхийн банкны засаглалын индексээр Монгол улсын улс төрийн докторгүй байдал, бодлогын докторгүй байдал эдийн засгт нөлөөлдөг учраас 2019 онд би энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байх зарчмыг суулгасан. Тийм учраас энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж доктортой байх, засаглал доктортой байхын тулд парламентыг өргөтгөх энэ санаачлууд гарч хэрэгжсэн юм. Зохиц өөрчлөлтүүд болж хэрэгжсэн. Харамсалтай нь хууль батлаад гүйцэх шатанда хэрэгжүүлэхгүй буруу ойлгоод яваад байсныг өнөөдөр залруулж байгаа. За тухайлах юм бол энэ 14 мега төсөл дотроос бол бид нар техник эдийн засгийн үндэслэлтэй санхүүгийн их үүсвэртэй асуудлуудыг бодтой шийдвэрлэнэ. Эхний ээлжинд эрчим хүчний асуудлууд 5-445 мегаваттын цахилгаан станцын асуудал, эгийн голын За гүйцэж явлаа. За 14 мега төслүүдээс техник эдийн засгийн бодтой төслүүд хэрэгжүүлж байна. Улс орны хөгжлийн хувьд нэгдүгээр дэрэмлэгдэх зүйл бол гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр байдаг. Ингэжээж одоо Япон, Солонгосчуудын Азийн бүх улсууд босч идэг. Ингэжээж барилга, үйлдвэрлэл, техник тондох хөрөмж өсч идэг. Ийм учраас ингэж ирэмт дараатайгаар өгөөчтэй банкабл төслүүдээр хийж хэрэгжүүлэх чиглэлийг барьж дисайлуулах үйлдвэрийг бид эхний ээлжинд тавьсан. Зэсийн үн өнөөдөр $11,000 хүрж байна. Ийм учраас зэсийн үйлдвэрийг бид шахаж агаад техник эдийн засгийн үндэслэлийг одоо сая батлаад техникийн даалгаврыг гаргаад тендерийг зарлаж байна. Ингэж бодтой ажлууд хийж болохоос бишүүд 14 байна уу 10 байна уу тоо зарлахтай гол биш. Бодтой ажил хэргийг хэрэгжүүлэхийг зорж байгаа юм. За энэ дээр яг таныг бол хэлж байгаа юм шүү. Бод байдлыг бид хэлж байгаа юм. Эдийн засагт тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ ярьж байгаа юм. За төслүүд бол ингээд тууштай гэж орон сууцлуулалтын банк одоо байгуулах ажил хуулийн